1-ээс 10,000 хүртэлх тоонд 5 хуваагддаг, 3 хуваагддаг хичнээн тоо байгаа вэ гэж. За тэгэхээр энийг бодохын тулд бид нар бол L-рооны диаграм байгуулах хэрэгтэй. За энд бол 3 хуваагддаг, энд бол 5 хуваагддаг авчижээ. Энэ бол 5 хуваагддаг авчижээ. За тэгхийн бол бидний бол 3 хуваагддаг тоонууд бол энэ бүөрнхий дотор бичигдэх ёстой. Тэгэхээр 3 хуваагддаг мөртлөө 5 хуваагддаггүй гэдэг бол миний одоо бодож байгаа энэ хэсэг бол 3 хуваагддаг мөртлөө 5 хуваагддаг тоонууд байгаа. Харин энэ гол огтлцолд байх хэсэг бол яг үгээр 3 ба 5 хуваагддаг тоонууд байна. 3 ба 5 хуваагддаг. За тэгвэл шууд 3 хуваагддаг тооноос бол 3 ба 5 хуваагддаг тоог бол хасах хэрэгтэй юм байна. За тэгэхээр 3 хуваагддаг тоонуудыг олохын тулд 10,000-ыг 3-т хуваагаад бүх хэсгийг авах хэрэгтэй. За харин 3 ба 5 хуваагддаг тоонууд гэдэг бол 15 хуваагддаг тоо гэсэн үг. За тэгэхээр 10,000-ыг 15 хуваагаад бүх хэсгийг авна гэсэн үг. За 10,000-ыг 3-т хуваачих юм бол 3,333 гарна. За 10,000-ыг 15 хуваачвал 666 гарна. За тэгээ энэ хоёрын ялгуур маань 2667 буюу А хариу зүг байна.